Бүдний яамнаас чөхүүрийн яам цаашилсан гэдэг утгаараа бас ажлуудаа ер нь бол энэ жилийнхаа төлөвлөгөөт ажлуудаар дуусгаж байна. Улаанбаатар хотын явган зам солих ажлуудын нийт гүйцэтгэл 51% хүрээд байгаа буюу нийт 83,000 м2 ажлыг дуусгаад байгаа. Инх 54-ийн чөлөө 4 хэсэгт хуваагдсан байгаа. Бадар хэмжээний компани нийт ажлын 66% гүйцэтгэл хийгдсэн байж байна. Хасагдах талбайгаа биднээс бол үлдээсэн байж байгаа. Хоёрдугаар хэсэг буюу Савбрагийн уулзраас баруун дөрвөн замын хэсэгтэр Таасаа компани 48% таа. Зарим хэсэгдэр нь бол дулааны шугам ухсагдж байгаа одоо холбоотойгоор хүлээгдэж байгаа тийм ажлууд бас байгаа. За 3 дугаар хэсэг буюу баруун дөрвөн замаас зүүн дөрвөн замын хэсэгтэр Санд өндөр компани гүйцэтгэж байна. 32% гүйцэтгэлтэй байна. За цагаан толгой нуур буюу 4 дугаар хэсэг. Энэ болохоор зүүн дөрвөн замаас авчирууд ордны ууз хүртэл энэ 93% таа байж байна. Бидний энэ 7 хоногт ажлын шахалт дуусгаад ер нь бол комисс ажиллуулах хяналт шалгалтын газарт хөрвүүлнэ. За Их Монголын гудамж Олимпийн гудамжны хэсэг замын баруун талаар SSCT компани 90% гүйцэтгэлээр хийгээд дууссан байж байна. Бидний энийг комисс ажиллах хүсэлтэд хөрвүүлсэн байж байгаа. Энийг комиссыг ажиллуулна. Скотын талбай орчин бас дууссан. Чигсүүрийн чөлөөн дээр 4 хэсэг болгож гэрээт компаниуд байж байна. Чигсүүрийн чөлөөний 1-р хэсгээр Яран гүрнээс Апогийн уулз хүртэл хэсгээр бол шугам болоо борооны усын уялдуулаад ажлын гүйцэтгэл хүлээгж байгаа. Гэхдээ замын хойдлын хэсгээр бол одоо ажлууд хийж байна. Энийг бол энэ 7 хоногийн орны эсэлээд биднес нөө комисс ажиллах, хэсэгжиж ажиллах зохион байгуулалтын арга хэмжээ авах гэж байна. Апогийн уулзраас Түшүүрийн хүртэл хэсгээр бол зарим хэсгүүд нь бол автомобиль үргэлжлэлийн шинжилгээтэй холбогдуулаад автомобилийн гэрээт ажлын тоо хэмжээнд орж хийгдэхэр болж байгаа. Тэр нь болохоор Апогийн уулзраас тэмдэг төгшөөрнө. Энэ чигсэн мэлимик компаниг өсөл одоо хийгдэх хэсгээр 69% төрсөн байж энэ ажил ачсан намын байрны тэмдэг хэсгийг дуусгахад биднес хэсэглээ комисс ажиллуулъя гэж байгаа. Энэ 7 хоногт бас ингээд ажиллах хэмжээнд төрсөн. Зүүн талын хэсгийг бол энэ жил огт хэвтүүлээгүй. Энэ бол эрх хичээл эхлэв. 7 сард гэрээнд байгуулагдсан учраас эрх хичээл хийгдэхэр болж байгаа. За баг тойрол их тойргийн хувьд бол за гэрээнүүд дандаа 6 сард байгуулагдаж ажиллаад эхэлсэн байж байгаа. Тойргийн замын уртлын хэсгийг чинтэлтэй хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын төв хийж байна. 20% гүйцэтгэлтэй. Төлөх мөрөн компани замын хойдлыг хийж байгаа 25% гүйцэтгэлтэй байж байна. Баг тойргийн хувьд болохоор замын хойдлыг нь болохоор Санд Баян бэрх компани 50% гүйцэтгэлтэй хийж байгаа. Хасагдах талбайнууд нь анкарын гудамж гэдэг биднес урдлын мэдээлэл өгчсэн мэт ярьсан. Тэгэхээр энэ жилийнх нь хүрээнд биднес хэсэгч комисс ажиллах зохион байгуулж байна. Дотор талын хэсгийг бол чинтэлтэй хөрөнгө оруулалт бүтээн байгуулалт хийсэн. 25%. За Хэрмээдээ бол ажлаа дуусгаад хүсэлтэй гаргацсан байна. За ийм явцтай байж нийт 83,410 м2 талбай өнөөдрийн байдлаар мөрөн дуусаад хийгдээд байж байна.